2 дугаар хэсэгтэр 2-ын 1-р даалгавар дээр чаргатай амт 50 кг мастай зулаа гэх нэгэн хүүхэд 20 м өндөртэй уулын А цэгээс анхны хурдгүй хөтлөвөө. Тод хар хэсэг нь барцгаар гадаргүй гэж үзнэ гэсэн. За бид юу болох вэ гэхээр анх А цэг дээр байрлах биеийн үеийн одоо бүрэн механик энерги нь болох нь байна. За энэ цэг дээр биеийн бүрэн механик энерги гэдэг маань энэ анхны хурдгүй гэсэн учраас хурдан тэг байгаа учраас энд дэвсэл бүх энерги нь потенциал энергиэр бодно гэсэн үг. За ийм жаашаа бодох. За тэг байлаа. Тухайн биеийн масс маань 50 кг байсан. Хүндийн хүчний хурдтал маань 10 м/сек хавдраад за үүнийгээ бид нар 20 м өндөр хүрчиж өгнө. За ингэ бодох юм бол 10,000 жоул буюу 10 кJ бүр механик энергитэй байна. За А цэгээс Б цэг дээр ирэхэд ямар энерги хөрвөл явж байгааг тайлбарлана гэсэн. Тэгэхээр тухайн бие А цэгээс анхны хурдгүй хөдлөөд за бүх потенциал энергиээр хөдлөөд Б цэг дээр ирэхэд потенциал энерги маань кинетик энерги рүү хувирсан байна. За тэгээд энэ яг газарт Б цэг дээр байх үед хамгийн их кинетик энерги маань хамгийн их утга авч байна. Тэгэхээр потенциал энергиэс кинетик энерги рүү хувирж ийн гэж байна. За цэд нь болохоор Б цэг дээр би ирэхэд ямар хурдтай болсон бэ гэж байна. Тэгэхээр Б цэг дээр нөгөө кинетик энерги потенциал энерги маань кинетик энерги рүү шилжээд 10,000 жоул болчихж байгаа. За тэгвэл бид нэр Б цэг дээр хурдыг олно гэдэг маань 10,000 жоул энергиээр энд ямар хурдыг олж авсан бэ гэдгийг л бодох. За эндээс 2 К хуваадаг нь М гэсэн тэгшдэг болох нэ. За эндээсээ Б-г олсон байна. За тэгвэл 2-ыг 10,000-д өрчүүлээд 50 туваах юм бол язгуур дээр 400 бөгөөд 400-өөс язгуур 2 м/сек гэж гарах нэ. За дид нь С цэг дээр ирэхэд Б цэг дээр ирэх үеийн хурднаас 5 дахин бага хурдтай болсон бол хурдыг нь тодорхойлно гэж байна. Эсвэл Б цэг гэдэг хурд маань Б хурднаасаа 5 дахин бага гэж байна. 20-ыг 5 таваагаад 4 м/сек хурдтай болох гэжээ. За Б цэгээс С цэг дээр ирэхэд үргэлтийн хүчний хийсэн ажлыг тодорхойлно гэсэн. Үргэлтийн хүчний хийсэн ажил гэдэг бол С цэг дээрх кинетик энергиэс Б цэг дээрх кинетик энергийг хасаж өгнө гэсэн. Тэгэхээр МБЦ квадратыг хоёроос хасдаг нь МБ квадратаа 2 гэж үзнэ гэсэн. За тэгэхээр энд энерги толох вэ гэхээр 4 квадрат 16-г 2 тавахаар 8. 8-ыг бид нар 50 кг-аар хүрчих юм бол 400 болно гэсэн. За эндээсээ бид нар 10,000 жоул хасч өгнө. Гэх юм бол хасах 9,600 жоул энерги гаргана гэсэн үг. За энэ яагаад ч юм гэхээр энд 9,600 жоул энерги энэ хэсэгт үргэлтийн хүчний ажлын улмаас алдсан байна гэсэн үг. За 2-2 дээр зурагт 1 моль 1 атомд идеалын даралт эзлэлгүй үнээс хамаарах цикл процессыг үзүүлвэ. За Б цэг дээрх даралт бол 2-ыг үрждэг нь 10-ын 5 зэрэгт скал даралттай байна. А цэг дээр даралт маань 10-ыг үрждэг нь 10-ын 5
5 зэрэгт Паскал даралт таах нэ. За бид юу болох юм бэ гэхээр А, Б, Б-гээс С, С-гээс А хэсэг дэх цикл процессуудыг нэрлэх юм. За А-гаас Б хэсэгт ямар процесс болж байна гэхээр даралт эзлэхүүний хамаарал байна. За хэрвээ даралт эзлэхүүний хамаарал график дээр мөрийг гарч явах юм бол нэг эсвэл адиабат, нэг эсвэл изотерм процесс гэдэг. За тэгвэл ямар үед изотерм болох юм бэ гэхээр P А цэг дээрх даралт эзлэхүүний үржүүр B цэг дээрх даралт эзлэхүүний үржүүртэй тэнцчихвэл адиабат биш изотерм процесс нь болно гэсэн үг. За энийг бодож үзье. А цэг дээр бол даралтыг энд харгалзаж байгаа энэ эзлэхүүнээр үржиж өгнө. Тэгвэл 2-ыг үржих нь 10-аас 3-аар үржсэн нь 2-ыг үржих нь 10-5 зэрэгтийг 10-ыг үржих нь 10-аас 3-аар үржинэ гэсэн үг. За ингээ харах юм бол энэ хоёр маань ижлэх нь тэнцэж байна. Тэгэхээр А-гаас Б хэсэг бол изотерм процесс байна. За дараа нь Б-гээс С хэсэг гэдэг маань өөрөө энэ П Б гэсэн даралт өөрчлөгдөхгүй. Тэгэхээр Б-гээс С хэсэг бол изобар процесс болох нэ. С-гээс А руу харин ямар процесс болж байна гэхээр изохор процесс болж байна. Энэ 2-ыг үржих нь 10-ийн хасах 3 зэрэгт метр куб маань өөрчлөгдөв. За ингээ нэрлэж байна. За А-гаас Б хэсэгт идеалын хийсэн ажлыг тодорхойлно гэсэн. За А-гаас Б хэсэгт хийсэн ажлыг тодорхойлохдоо энэ хэсэгтээ ньюар энэ изотерм процесс болж байгаа учраас Т А Т Б ижилхэн байна гэсэн. За тэгвэл бүгдээр Т А-аар бичиж. Т А-га тэгээд интеграл П Б-гээс Б-аар бодох нэ. За тэгвэл бүгдээр А цэг дээрх температурыг мэдэхгүй байгаа учраас бодож олцгоё. Бид нар олохдоо яаж болох вэ гэхээр P А-г үржих нь V А бодог нь нью А байна гэсэн үг. За Т А П А А цэг дээрх даралт эзлэхүүний үржүүр маань өөрөө энэ байгаа бөгөөд нэг бодож үзэх юм бол 20-ыг үржих нь 10-2 зэрэгт буюу 2000 жоул гарч байна. Тэгвэл 2000-га бүгдээрээ 1 моль гэж байгаа учраас энэ бол 1 юм байна. 831 жоул лиг бодог нь килоныг үржих нь моль гэсэн гэж байгаа. За энд 1 моль маань устгагдчихж байгаа учраас жоолууд нь дарагдаад ойролцоогоор 240 кг орчим температуртай байх нэ. За одоо энийг орлуулад бодох юм бол 1 молийг үржих нь 831-ийг жоулыг хувадаг нь килоныг үржих нь моль үржих нь 240 килон үржих нь. За энэ интегралыг бодох юм бол лн Б-г А тавах буюу за энэ маань 10-ыг 2 тавах. За тэгэхээр натурал логарифм 5 буюу ойролцоогоор 1.6-тай тавах бөгөөд эдгээрийг үржүүлэх юм бол 3191 жоул орчим батлах нэ. За дараа нь С-гээс А хэсэгт идеалын дотоод энерги өөрчлөлтийг тодорхойлно гэсэн. Дотоод энерги өөрчлөлтийг үүн дээр олохдоо бүгдээрээ 2 нью RT гэдэг томьёогоор бодох нэ. За нью RT маань P үржих нь дельта V гэдэг. За бид нар C-гээс А хэсэг, C А хэсгийг
За нэг атомд идеал гэж байгаа учраас I чөлөөний зэрэг 3-аар авах нь 2-ны 3-ыг үрждэг нь А В А-гаас хасдаг нь П С-ийг үрждэг нь В С байна гэсэн үг. За энийг батгах. 2-ны 3-ыг үрждэг нь 2000 гарсан. 2000-аас бид нар С зэг дээрх даралтын хэмжээ 2-ыг үрждэг нь 10-ын 5 зэрэгт байгаа. Эцэлхүүний хэмжээ нь болохоор 2-ыг үрждэг нь 10-ын хасах 3 зэрэгт байгаа. За тэгэхээр 2-2-ын 4-ийг 10-ийн 2 зэрэг үржинэ гэдэг чинь ерөөсөө 400 л гарч ийн гэж. 400. За тэгэхээр 2-ыг ингээ хасгаас 1600-га 2 дууга 800 803 орчгээр 2400 жоол гарах нэ. За дид нь юу болох вэ гэхээр B-ээс C хэсэгт идеал хий ямар хэмжээний дулаан алдах вэ гэж байна. За B-ээс C хэсэг маань өөрөө изобар процесс болж байгаа. Тэгэхээр изобар процесс дээр термодинамикийн 1-р хуулийг бичих юм бол гаднаас өгч байгаа дулаан нь дотоод энергийг өөрчлөх болон ажил хийхэд зарцуулагддаг. За BC-ийн алдагдж байгаа дулааныг болгоо. За тэгвэл ажил гэдэг маань B-ээс C хэсэгт хийсэн ажлыг олно гэсэн үг. Тэгэхээр B-ээс C хэсэгт даралт тогтмол байгаа учраас 2-ыг үрждэг нь 10-ын 5 зэрэгт PV-гээрээ бодно. Зэрэгт байх нь за эцэлхүүн нь болохоор энэ хэсгийн эцэлхүүнийг хасаж өгнө гэсэн. Тэгэхээр 10-ыг үрждэг нь 10-ын хасах 3 зэрэгээс хасдаг нь 2-ыг үрждэг нь 10-ын хасах 3 зэргийг хасаж өгнө гэсэн. За энэ дээр нэмэх нь дотоод энергийн өөрчлөлт маань 2-ны 3 үрждэг нь PB үрждэг нь VB хасдаг нь VC үрждэг нь VC болох нэ. 10-ын 5 зэргийг үрждэг нь 8-ыг үрждэг нь 10-ын хасах 3 зэрэг нэмдэг нь 2-ны 3 үрждэг нь 2-ыг үрждэг нь 10-ын 5 зэрэгтэйг үрждэг нь эндээс хасдаг нь 2-ыг үрждэг нь 10-ын 5 зэрэгээс хасдаг нь энийг үрждэг нь 2-ыг үрждэг нь 10-ын хасах 3 зэрэг болох нэ. 2000 жоул гарах нь эндээс хасдаг нь 400 жоул мөн гасагч байна. За 1600 бөгөөд энтэйгээ дарагчаар 2400 болох нь 2400 дээр нэмэх нь за энэ хоёрыг үржихээр 16-г 100-аар үржих чинь 1600 болох бөгөөд 400 жоул 4000 жоул дулааныг алдах байжээ. 2-ын 3 дээр Киркопийн хуулийг олгож ирсэн байна. За Киркопийн 1-р хуулийг тайлбарлана гэсэн байна. За Киркопийн 1-р хууль яадаг вэ гэхээр эхлэхийг ер нь юм цахилгаан хэлхийг бодохдоо эхлэхийг зангилаа болон хэд хэдэн салгаануудад байна гэж хууралж боддог. За зангилаа руу орж байгаа болон гарч байгаа гүйтлүүдийн орж байгаа гүйтэл гарч байгаа гүйтлүүд ижил байна. Тэгэхээр I1 гэдэг маань өөрөө I2 дээр нэмэх нь I3 гүйтлүүд байна гэсэн үг. Киркопийн 2-р хуулийг тайлбарлана гэсэн. За Киркопийн 2-р хууль юу гэдэг юм бэ гэхээр цахилгаан хөдөлгөгч хүчнүүдийн нийлбэр эхлэхний эсэргүүцэл болгон дээр онж байгаа хүчлүүдийн нийлбэртэй тэнцвэх нэ. Үнийг хэлж байгаа. За тэгэхээр бүгдээрээ Киркопийн хуулийг бодохдоо хэд хэдэн дүрмийг баримтлах хэрэгтэй. За бүгдээрээ энийг 2 хүрээнүүдэд авч үзье. За эхний хүрээг энийг 1-р хүрээ,
Энийг 2 дугаар хүрээ гэдэг үзэх юм бол за 1 дугаар хүрээний одоо өөрөө дурын чиглэл сонгож авах нь гүйтлээшээ тийшээ байх гэдэг нь тодорхойгүй учраас өөртөө нэг чиглэл авъя. За би нэг юм 2 төрлийн чиглэл авчи. За энэ 2 чиглэл маань миний сонгож авсан чиглэл бөгөөд энэ чиглэл маань за жишээл цахилгаан хөтлөгч хүчин дээр миний авсан чиглэл цахилгаан хөтлөгч хүчний гүйтгэлийн чиглэлтэй давхцаж явах юм бол цахилгаан хөтлөгч хүчээ нэмэх тэмдэгтэйгээр авах нь. За цахилгаан хөтлөгч хүчний орчон нэмэх, богино хасах. Энэ нэмэх хасгаад тэгвэл нэмэхээс хасах руу явж байгаа гэдэг. Тэгвэл миний давхцсан энэ чиглэлтэй адилхан давхцаж байгаа учраас би өөрийнхөө одоо цахилгаан хөтлөгч хүчнийхаа чиглэлийг нэмэх тэмдэгтэйгээр авах нь. Харин эсэргүүцэл дээр гүйж байгаа гүйтгэлийн чиглэл миний сонгож авсан хүрээний гүйтгэлийн чиглэлтэй давхцаж явах юм бол I2-ыг үрждэг нь R1 маань давхцаж байгаа тохиолдолд сөрөг тэмдэгтэйгээр. Үүнийг сөрөг тэмдэгтэйгээр авч чадна гэж. За одоо энэ дээр Киркоффын ойлоо бичцгээе. Нэг цахилгаан хөтлөгч хүчний гүйтгэлийн чиглэл маань миний сонгоо авсан хүрээний гүйтгэлийн чиглэлтэй давхцаж байгаа учраас нэмэх эпсилон 1. За бидний сонгоо авсан хүрээний гүйтгэлийн чиглэлтэй энэ I1 I2 гүйтгэлийн чиглэл маань давхцаж байгаа учраас хасах тэмдэгтээ I2-ыг үрждэг нь R1 тэнцүү тэг баг. 2 эсэргүүцэл 1 тэжээл үсгэгч цахилгаан хөтлөгч хүчнээс хүрсэн хэлхээ байгаа бөгөөд за миний авсан хүрээний гүйтгэлийн чиглэл цахилгаан хөтлөгч хүчний чиглэлтэй давхцаж байгаа учраас нэмэх тэмдэгтэй хүрээний гүйтгэлийн чиглэл маань миний авсан чиглэлтэй мөн адил бас давхцаж байгаа учраас R1 эсэргүүцэлтэй ирэх тэгштэглээ хасгаар авах нь. Харин I3 гүйтэл маань R2 эсэргүүцлэр гүйж байгаа I3 гүйтэл маань миний хүрээний авсан гүйтгэлийн чиглэлтэй зөрж байгаа учраас нэмэх тэмдэгтэй I3-ыг үрждэг нь R2 байна. За энэ маань тэгтээ тэнцвүүлээд энэ нэг системлж бодох нь. I2 гүйтлийг эхлээд олж авах боломжтой байна. За эпсилон 1-ийг тэнцүү I2-ыг үрждэг нь R1 байх бөгөөд I2-аа бодох юм бол эпсилон 1-ийг хуваадаг нь R1 байна гэсэн үг. За эпсилон 1 хүчний хэмжээ бол хүчтлийн хэмжээ бол 2 вольт. R1 эсэргүүцэл маань 150 Ом бахны. За энийг бодох юм бол ойролцоогоор 0.13 ампер гарч байна. За харин ингээ гарчиж байна. Тэгэхээр бид нар одоо I2 гүйтлээ энд орлуулаа бодчих нэ. За энэ гүйтлээ нэрийг орлуулах. За тэгээ орлуулаа бодох юм бол эпсилон 2 юм бол эпсилон 2 цахилгаан хөтлөгч хүчний хэмжээ маань 6.5 вольт байгаа. За үүнээс хасдаг нь I2 маань хэд гарсан бэ гэвэл 2-ыг хуваадаг нь 150 байгаа бөгөөд үүнийгээ 150 омор мөн адил үржүүлээд ингээд 150-даа дарж байгаа. Нэмэх нь за бид нар I3-ыг олж байгаа учраас I3 хуваадаг нь R3 гэж үчих хэвээр. R2 гэж үчих хэвээр. За R2 хүчтлийн хэмжээ эсэргүүцлийн хэмжээ маань 400 Ом байна. Тэгэхээр ерөөсөө I3 гүйтэл гэдэг маань 4.5 вольтыг хуваадаг нь 400 Ом байна. За тэгэх юм бол энэ ойролцоогоор энэ хасах тэмдэгтэй. Энэ хойш ороод. Тэгэхээр хасах тэг 1000-ны 11 ампер гарах. За бид нар одоо юу олж байгаа гэхээр
I2 гүйтгэлийн хүчний хэмжээ олдчихлоо. I3 гүйтгэлийн хүчний хэмжээ олдчихлоо. За Kirchhoff-ийн нэгдүгээр хуулийг харах юм бол цэнгэлээр орж байгаа гүйтлүүд гарч байгаа гүйтлүүдтэйгээ тэнцүү байх бөгөөд I1 гэдэг нь бол I2 дээр нэмэх нь I3 байх нэ. За орлуулъя. I1 маань 0.13 ампер. Эндээс хасдаг нь 0.11 ампер. За ингээд бодох юм бол 0.2 буюу 2 мА гарна гэсэн. За энд ягаан асах юм дээр гарч байгаа юм бэ гэхээр энэ хүрээний гүйтгэлийн чиглэлийг бид энэ гүйтэл маань эсрэг чиглэлсэн бөгөөд I3 маань цэнгэлээр рүү орж исэн байна. За ингэж бодох гэж. За 2-ын 4 дээр математик дүүжингийн ачааны масс 1 кг, дүүжингийн хэлбэлзэх хөдөлгөөний тэгштгэл x тэнцүү 2 синус p дээр нэмэх нь 2-ны p метр хойлоор өгсөн бол за 310 p 314-3-аар авах нь. За тэгээ чиг 10-аар бодоорой гэсэн. За математик дүүжингийн цикл давтамжийг тодорхойлно гэсэн. За тэгэхээр дүүжингийн хэлбэлцлийн үндсэн тэгштгэл бол шилжилт гэдэг маань далайцыг үржих нь синус омега t дээр энд t байх ёстой шүү. T дээр нэмэх нь 2-ны p байх ёстой. За тэгэхээр бид нар юу гэж нэрлэв юм хэрэг энэ омегагаа тойрох буюу цикл давтамж гэдэг. Цикл давтамж. Омега. За тэгвэл цикл давтамж байна өөрөө яаж илэрхийлэх юм бэ гэхээр 2π-г үрждэг нь давтамж эсвэл 2π-г хуваадаг нь үе гэдэг. За мөн графикаас шууд хараад хэлчих бол бидний хувьд бол омега бол шууд харгалзуул харж байна. Эсвэл π баг. За бүгдээрээ π-гээ 3-аар бод гэсэн учраас 3 артай секунд гэж гарах нэ. За хоёрт нь математик дүүжингийн үеийг тодорхойлно гэсэн. За одоо энэ томьёос явуулчихна гэсэн. Тэгэхээр үе гэдэг бол 2π-г хуваадаг нь омега байх бөгөөд 2π-г p тохно гэсэн. Тэгэхээр p-гүүд настаад 2 секундын үртэй байна. За сет нь математик дүүжингийн утасны уртыг тодорхойлно гэсэн. За математик дүүжингийн үеийг бид нар олохдоо 2π-г үрждэг нь цогцолдоор L-ийг хуваадаг нь G гэж боддог. За эндээс 2π гэж гаргаад язгуурдаар L-ийг хуваадаг нь G-ийг язгуураас чөлөөлөх юм бол талаас нь квадрат зэрэг төвшүүлэх нь. За эндээс L1 хэд гэж гарах вэ гэхээр T квадратыг үрждэг нь G хуваадаг нь 4π квадрат гэж гарах. За T-гээ үе бүгдээрээ 2 гэж олсон учраас 2-ын квадрат 4, үүнийг үрждэг нь 10. За доор бол 4 байгаа. Түүнийгээ p тоогон 3-аар бодох учраас 9 болох нь. Тэгэхээр ерөөсөө 4-үүд нь тарагдаад 10-ыг хуваадаг нь 9 метр гэсэн. Утасны урттай болох нэ. За математик дүүжингийн тэнцвэрийн байраа дайран өнгөрөх үеийн хурдны далайцыг олно гэж. За тэнцвэрийн байраа дайран өнгөрөхөд хурдны далайц гэдэг маань за эндээс нэг удаа хугацаагаар уламжил авахаар бид хурд гардаг. За тэгвэл b тэнцүү нэг удаа уламжил авна гэдэг маань эндээс омега урагшаа гарч үржигдээд омега x0 үрждэг нь синусын уламжлал косинус омега t болно гэсэн. Тэгэхээр энэ урд хэсэг бидний Bmax буюу хурдны далайц болж байна. Тэгвэл Bmax-ыг олохдоо x0-ыг үрждэг нь омега буюу далайцыг цикл давтамжаар үржиж өгнө. За далайц гэдэг маань бол x0 бөгөөд энэ бол 2 гэж харагдаж байна. Тэгэхээр 2-ыг үрждэг нь за бид нар тарих давтамжаа 3 гэж хэлсэн. Ингээд 6 метр секунд гэсэн. Хурдны далайцтай байна. За дүүжингийн нийт механикийн нэрийг
хэд байх вэ гэж. За тэгвэл тэнцвэрийн цэгээр дайрах үед хамгийн их энергитэй байх бөгөөд түүний нийт механик энерги нь болж байгаа гэсэн. Тэгвэл массыг үрждэг нь хурдны квадратыг хуваадаг нь 2 бөгөөд хурдны макс утгаар явна гэсэн. Тэгэхээр нэгийг 1 кг-ыг үрждэг нь 36 бөгөөд түүнийгээ 2 дугаахаар 18 жоулын нийт механик энергитэй болох нэ. За ингэж бодох.